За сайн байцгаана уу та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр манай хийм ах баттай ихэр жинлүүр хумхын ордныхны манд 4-р сарын ерөнхий төлөв буюу одоо таныг юу хүлээж байна вэ ч гэдэг юм уу тийм ээ. Юу мэдэх ёстой вэ ч гэдэг юм уу. За ийм уншлага эхэлж байна. За тэгэхээр зэрэг 4-р сард ерөнхийдөө манай хийм ах баттай улсууд бол одоо олон сайхан зүйлс хүлээж байна. За түүний хажуугаар бас одоо хувийн асуудлууд байна гэсэн юм гарсан байна тий. Тэгэхээр зэрэг энэ дээр би одоо тодорхойлж ирнэ. За ер нь бол яг хуу та одоо өөрийгөө би одоо зөв явж байна уу, аль эсвэл одоо буруу явж байна уу ч гэдэг юм уу. Аль эсвэл одоо би зөв зам дээр зогсож байна уу, миний амьдрал ер нь юу болж байна гэж бодож байгаа бол энэ дээр хэлснээр бол та одоо амьдралдаа за одоо хүн амьдралдаа одоо жишээлх юм бол одоо хувийн амьдрал нь одоо сайхан одоо зөв сайхан явж итэл одоо бас хувьсгалын амьдрал нь тийм ээ ажил хөдөлмөр юм бүтэмж муутай юм эсвэл одоо найз нөхдийн дунд юм уу эсвэл гэр бүлийн юм уу тийм ээ нэг тал нь юм байдаг. Гэхдээ энэ манай одоо хийм ахтай улсууд бол одоо ерөнхийдөө зарим одоо нэг тал дээр бол одоо зөв зам дээр байна. Зөв явж байна, зөв чигт явж байна ч гэдэг юм уу тий. За ямар ч байсан амжилт руу одоо авирч байна. Амжилтын зүг явж байна ч гэдэг юм уу. За ийм юм гарсан байна. За мөн одоо энэ дээр за амжилт руу явж байгаа нь бол тодорхой байна. За энэ дээр одоо бас та ажил дээрээс тэр амьдрал дээрс нэг одоо боломжийг алдчихсан байгаа юм шиг ахиж нэг боломж одоо гарч ирэх одоо бас энд хэлснээр бол одоо 4-р сард манай хийм ах баттай улсууд бол одоо surprise тийм ээ одоо юу гэдгийг гинтийн одоо зүйлс одоо гинтийн мэдээ энэ дээр өөр ялангуяа сайн мэдээ гэсэн байж байгаа. Ямар нэг тийм гинтийн зүйл болно, гинтийн мэдээ болно гэж ойлгоорой тийм ээ. Энэ дээр бас одоо тавар карт гарсан байж байгаа. Тэгэхээр зэрэг би энийг бол одоо бас сайн тал руугаа юм болов уу гэж харж байна. Яг бол одоо энд good news гарсан байгаа учраас тийм ээ. За энэ одоо мэдээ бол одоо эд хөрөнгө одоо мөн одоо үл хөдлөгч байдаг юм уу тийм ээ. За ийм юмний одоо сайн мэдээ гэж ойлгоно. За ийм сайн сайхан зүйлс ажил дээр болон одоо амьдрал дээр гарч ирэхээр зэрэг одоо хэд их бие тоохоос одоо бас татгалзаарай гэсэн юм карт гарсан байна. За энэ дээр одоо мөн тун утахгүй л гэсэн байна. Энэ тэгэхээр 4-р сард за одоо ийм сайхан зүйлсүүдийн хажуугаар бас одоо би бас түрүүн олж харсан нэг юм яриа гэж бодож байна л та. Тэгэхээр зэрэг тэрний юу гэхээр зэрэг би энэ дээр одоо 4-р сард одоо зарим нэг шүү. Манай зарим нэг одоо хийм ах баттай улсууд бол одоо ийм шүүх цагдаагийн асуудал бүр байна. Тийм ээ энэ одоо ялангуяа эд хөрөнгө мөнгө цаастай холбоотой. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо би миний харж байгаагаар бол одоо ийм шүүх цагдаатай холбоотой эсвэл одоо ийм мэдээ хүлээж байгаа улсууд бол одоо сайн мэдээтэй гэж ойлгоо. За энэ дээр нарийн ярил их юм байна тийм ээ. За мөн одоо зарим нэг нь болохоор зэрэг тийм зарим нэг нь болохоор энэ үр хүүхдүүдтэй холбоотой. Тэгэхээр зэрэг таны хүүхэд одоо ямар нэг байдлаар одоо хэрэгтэй хүүхд холбогдсон тийм ээ эсвэл одоо хууль зөрчсөн ийм одоо асуудалд орсон юм харагдаж байна. Тэгээ одоо энд одоо ээжийн хувьд бол одоо юу хийх вэ тийм ээ яах вэ хамаг хүчээр шавхаж одоо гүйж байгаа юм шиг тийм ээ. Энэ дээр ялангуяа одоо хийхэн хэмжээний торгуул төлөөд эсвэл одоо энэ хүүхэд одоо хэрэгт орлого одоо торгуул төлөөд гарч байгаа ч юм шиг. Яг үр дүн нь бол сайн гэж ойлгох заяа. Энэ дээр хэдийгээр ийм асуудал байгаа ч гэсэн үр дүн нь бол одоо сайн гэдэг юм уу одоо үр дүн нь одоо боломжийн тийм ээ зүгээрч гэдэг юм уу. За
За тэгээ энэ дээр одоо бас нэг юм одоо хууль шүүхэд ажилдаг одоо нэг хүн одоо тусалсан тийм ээ, иймэрхүү юм харагдаж байна. Эсвэл одоо энэ хүнд одоо ямар нэг байдлаар одоо амлснаа биелүүлсэн ч юм уу тийм ээ. За иймэрхүү юм харагдаж байна. Мөн энэ дээр одоо за ажил хэрэг дээрээ одоо ажил төрөл дээрээ одоо бас миний түрүүний хэлснүүдийг анхаараарай тийм ээ. Энэ дээр одоо бас мөнгө цастай юм асуудал холбогдох ялангуяа одоо за тэгээ энэ дээр одоо яг outcome буюу одоо ерөнхийг нь харахаар 4-р сарын ерөнхийг нь харахаар зэрэг одоо энэ дээр одоо жишээлх юм бол одоо энэ нэг эмэгтэй хүн хүүхдний хэрэгт орсон байна. За тэгтэл энэ хүн очоод л одоо хавийн нэг би тэр хүнтэй ярьсан, энэ хүнтэй ярьсан. Эсвэл одоо манай хүүхд одоо тийм шатанда одоо ингэх гэж эсвэл би одоо тэрнтэй ярих гэж байгаа ч гэдэг юм уу. Хэдэн дүүрэг өгөх гэж байгаа ч гэдэг юм уу. Тийм ээ. За ийм юм ярьсан харагдаж байна. Энэ яриа бол задарнаа. Яагаад гэвэл танд энэ дээр одоо fake friends гэж байгаа. Тэгэхээр зэрэг одоо таны найз нөхдийн дунд тийм ээ ямар нэг байдлаар одоо тань татаархс эсвэл таны нууцыг задлсан эсвэл одоо хэрэгжих гэж байгаа төлөвлөгөөг нураасан юм байдал харагдаж байна. Тэгэхээр зэрэг энэ дээр болж өгөх юм бол одоо өөртөө хадгалах тийм нууц байлгах, нууцыг задлахгүй байх ч гэдэг юм уу. За энэ дээр одоо миний түрүүний хэлсэн бас эд хөрөнгөтэй асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр зэрэг болоогүй юмыг нээж одоо задлж ярьснаар одоо болох гэж байгаа сайхан зүйлс одоо холдох юм магадлалтай би дандаа хэлдэг тийм ээ. Тэгэхээр энэ дээр одоо бас тийм харагдаж байгаа юм. Тэгэхээр зэрэг та бол одоо энэ дээр одоо болж их юм бол амаа хомхаа тийм ээ. Энэ нууц задарснаар одоо зүгээр байсан бол энэ дээр гарахгүй шүү дээ. Нууц задарснаар ямар нэг байдлаар одоо таны хүсэл холдох. За ийм магадлалтай. За мөн одоо энэ дээр манай хийм ахаттай улсууд бол одоо манифест хийх юм бол 4-р сард таны татах хүч одоо маш их байна гэсэн байна энэ дээр тийм ээ. Тэгэхээр зэрэг болж өгөх юм бол одоо манифест хийх тийм ээ. Өөртөө одоо эд хөрөнгө гэдэг юм уу юу татмаар байна аз жаргал энэ дээр одоо great happiness гарсан байна. Тэгэхээр зэрэг аз жаргал одоо юу тань өөрийгөө олох энэ дотор одоо янз бүрийн юм орно тийм ээ. За тэгэл эд хөрөнгө одоо хайр сэтгэл энэ бүхэн одоо бас аз жаргалд ороод явдаг байх гэж бодож байна тийм ээ. За тэгэхээр зэрэг 4-р сард одоо ийм зүйл хийхийг хичээгээрэй. За мөн одоо энэ дээр хэлсэн юм бол одоо таныг одоо энэ мөчтэй амьдраарай. Энэ дээр одоо би яагаад хэлж гэж харна юм ганц ингээд их санаа зовсон картнууд одоо их гарсан байна. Тэгэхээр зэрэг одоо яг өөр хүүхэд асуудалд орчлоо би асуудал эсвэл тэр мөнгө авч чадах нь энэ мөнгө авч чадах нь одоо эсвэл за энэ дээр одоо бас гэмт хэрэгтнийг одоо торны цан суулгасан юм харагдаж байна тийм ээ. Тэгэхээр одоо ямар нэг байдлаар энэ дээр одоо зөв шийдэл зөв одоо юм гарсан юм уу тийм ээ. Таны одоо ялалт байгаа юм шиг. Тэгэхээр зэрэг энэ мөчтөө байж одоо их юм санаа зовхгүй тийм ээ. Асуудлыг нэгээр нь шийдэх за одоо төрүүлж их санаа зовж одоо олон хүнд одоо тэрийг ярихын зэргээс одоо одоо сэргийлээрээ тийм ээ. За энэ мөч гэдэг бол одоо бас deep shit тийм ээ. Тэр их энэ дээр одоо бас энэ мөч гэж одоо юу юм өдрөөр амьдрах тийм ээ. Тэгээ одоо хит их холын юмд зовж одоо энэ дээр би түрүүний хэлсэнчлэн энэ манифест одоо танд ийм хүчтэй энергитэй байгаа үед тийм ээ. Одоо ялангуяа муу мухай одоо болж болох одоо бүхэл зүйлсийг одоо бодож өөртөө болохгүй юм татах. За энэ зэрэгс сэргийлнэ. Мөн одоо манай хийм ахваттай улсууд бол одоо нүүсэн суусан юм бас харагдаж байна шүү. За энэ дээр одоо бас за одоо хайр сэтгэлийн асуудал дээр одоо хоёр үл ойлголцол гарсан байна тийм ээ. Хоёр талдаа одоо тустай байгаа юм шиг харагдаж байна тийм ээ. За энэ дээр бол одоо хэлж байна л да таныг open your eyes гэсэн байна.
энэ дээр дахиад одоо энэ дээр одоо манифест таны одоо татах хүч их байна гэдэг одоо юу нэг гарсан байх шүү. Заяа. Энэ дээр одоо миний түрүүний хэлснийг дээр анхаарч үзээрэй. За тэгээ яг энэ дээр одоо нүд чихамаа нэгээд хараа наад хүний чинь одоо үйл хөдлөл бол одоо ямар хүн бэ гэдгийг харуулад байна. Тийм ээ хүн одоо хүмүүс одоо хайр сохор мохор гэж ярьдаг тийм ээ. Тэгэхээр зэрэг одоо ийм зүйлсийг бас орхигдуулсан юм байгаа юм биш үсттэй. Энэ дээр одоо анхаараарай, хараарай. За энэ дээр одоо бас нэг их одоо за одоо чи яв маргааш эсвэл тэдэн сарын дараа уулзъя эсвэл одоо би чамаас сална гэдэг юм уу тэгэлгүйхэн шиг одоо natural-аар нь тийм ээ одоо болох процессыг болдог жамаар нь явуулвал их зүгээр юм хайр сэтгэл одоо ер нь энэ асуудал дээр тийм ээ. Тэгэхээр зэрэг энэ дээр одоо бас та хоёрын хайрцаандаас одоо архитарс одоо мөн одоо мөрөтэй тоглоом байдгийн архитарсны асуудал ямар нэг одоо addiction бас нөлөөлсөн байна. Тэгэхээр зэрэг ийм зүйлийг одоо боддоор харна шүү тий. За юм байна. За энэ дээр одоо би нэг за тэгээ энэ сард одоо бас манай Химэх хоттой улсуудад бол одоо шинэ эхлэл эхэлж байна тийм ээ. Шин зүйлсүүд гарсан байна. Шинээр зүйлс эхэлсэн байна тий. Тэгэхээр зэрэг одоо энэ дээр би түрүү хэлсэн нэг шансыг алдсан байгаа бол одоо 4-р сард танд одоо ахаад нэг шанс өгөх нэ тийм ээ. Тэгэхээр зэрэг энийг бас хүлээж авч сайхан түрүүний миний хэлснийг ажил сайхан амаа хамхиж байгаад ажил болгоорой тийм ээ. Юу татмаар байна те юу хүсэж байгаагаа их бодож байгаарай. Энэ мөчтөө байгаарай тийм ээ. За иймэрхүү мессежнүүд байна. За ингээд та бүхэндээ одоо 4-р сард нь одоо амжилт аз жаргал сайхан бүхний хүсэн өрөө. За та бүхэн одоо ховийн уншлага сонирхож байгаа бол миний Facebook пэйж болох Монгол Стар тариатаар орж одоо мэдээлэл аваарай. За ингээд намайг тусалж дэмжиж байдаг та бүхэндээ баярлалаа. Баяртай.